TDB Asset Management уртаар, ухаалгаар тогтвортой бодлоготой ирээдүйд хөтлөнө. Давзагчтай манай энэ хэсгийн ивент итгэгчээр TDB Asset Management уртаар, ухаалгаар тогтвортой бодлоготой ирээдүйд хөтлөнө. Бид та бүхэнд мөнх санхүүгийн болонгийн эхний хэсгийн мэдээллийг хүрэхэд бэлэн болсон байна. За эхний хэсэгт ямар мэдээлэл байгаа вэ? За сайн байна уу. Тэгэхээр эхний хэсэгтээ болохоор хоёлаа санхүүрэн оролт ерөөдөө нэг суурь ойлголтуудын талаар ер нь дараагийн хэдэн 7 хоногт ярилцъя гэж бодож байгаа. Мэдээж тэр дунд илүү сонирхолтой жишээнүүдийг бас дараагийн дугаар дээр тухайн ойлголттой холбоотой битэж хүргэхээр байна. Тэгэхээр өнөөдөр бол эхлээд яг нэг суурь ойлголтыг ярихыг төлөвлөж байгаа. Тэгэхээр хоёлаа слайдн дээр ерөөдөө гаргаж чаад тэгээд одоо би чамаас суугаад чи өөрийнхөө бодлоор яг тухайн зүйл дээр юу гэж бодож чинь те тэрүүгээр ингээ хоорондоо ярилцаад явуул их зүгээр. Шууд шалгалт авахгүй үстэй. Бодлоо хэлнэ зөв үү? Аа. За алтлаа. Шууд тоо бодлоод унах юм болоо гэж бодлоо. За тэгэхээр хамгийн ихний зүйл ер нь санхүү хөрөнгө оруулалтын дээр хамгийн том нэг сорилт нь бол үнэлэх, удирдах гэсэн хоёр зүйл байдаг. Тэгэхээр чиний бодлоор ер нь аливаа зүйлийг үнэлэх нь хэцүү болов уу, удирдах нь хэцүү болов уу? Үнэлэх, удирдах нь хэцүү гэж магадгүй. Ягаад тэгэхээр тэр ямарваа нэгэн зүйл надад удирдуулна гэхээр тэр чинь өөр тий удирдах нь хэцүү хаа үнэлэх бол гайгүй болов. Би тэгж бодож байна. Тийм яг одоо бол цаашдаа арай өөрөөр удаан хугацаанд ч юм уу бодоод үзгээр өөр ээж магадгүй одоогийн байдлаар тэгж хэлэхээр. Тэгэхээр ер нь бол яг хөө ингээд мэдээж нөгөө тухайн нөхцлөөсөө хамаарат ямар байх вэ гэдэг нь тодорхойлогддог. Тэгэхээр хоёулаа хамгийн түрүүнд зүгээр хамгийн энгийн жишгээр бодоод үзье л да. Жишээ нь ус хэр үн цэнтэй вэ? Үн цэнтэй шүү дээ. Яагаад? Гэхдээ усгүй бол тэгэл чандман эрдэнэ гэж зүүрэлд ихтэй л адилхан гэж биелмээр байна тий. Бид яаж амьдрах юм? Тий. Тэгвэл өнөөдөр 1 литр ус ер нь ойролцоогоор ямар үнэтэй вэ гэдгийг бид нар мэддэг шүү дээ тий. За тэгвэл нөгөө талдаа одоо бид нар үнэтэй зүйлүүд гэдэг ярьдаг. Гэхдээ үнэт хэдэл гэдэг ярьдаг. Алмаас ер нь ямар үнэцэнтэй бол яг зүгээр биднэрт нөгөө өмлөгдөх байдлаас тий хэрэгцээнээсээ харах юм бол яг хэр үнэцэнтэй зүйл вэ? Усыг бол бид нар ингээд уучирч байна шүү дээ. Би организм заавал шаардж байна. Байхгүй бол оршин тогтнохгүй гэдэг зүйлүүд байгаа шүү дээ. Үгүй одоо яг үн цэнтэй гоёх гэж одоо үнд дэдлэл авч байгаа. Яг миний хувьд үн цэнтэй баг. Би магадгүй өнөөдөр алмаасаа зүүцэн илүү одоо мэдгүй миний хувьд үн цэнтэй зүйлээ зүүсэн ч юм уу. Тийм мэдрэмж төрөх баг. Миний хувьд үн цэнтэй яг бусдын хувьд биш. Тэгэхээр яг нөгөө хэрэглээ талаасаа бодохоор уг нь ус нь илүү чухал зүйл байгаад байна тий. Одоо бид нар алмаацтай ч бай, алмаасгүйч бай, амьдрал үргэлжлэлгээр үргэлжлээд явж болдог. Гэтэл алмаас яах вэ гэхээр өнөөдөр зүгээр ойролцоогоор 1 грамм нь нэг 10,000-аас за нэг 30,000 долларын үнэтэй байж болох ийм байгалих гэж байгалих байгаа шүү дээ. Тий. Тэгээд байгалих уу эсвэл яг одоо нөгөө лабораторид хийсэн үгүй тий энэс хамаарат үнэн ялгаатай байдаг. Тэгэхээр юу тэрийг тодорхойлж байгаа юм бол чи юу гэж бодож байна? Шинжээчлэлгүй гэж байгаа. Тэрийг тодорхойлдог хүмүүс тодорхойлох байлгүй дээ. Яг үндсэн яг одоо бид нар ингээ зүгээр хамгийн энгийн одоо тухайн зүйл яагаад үнэтэй байх хэвээр яагаад одоо тухайн зүйл хямд байх хэвээр гэдэг дээр бидрийг одоо нөгөө тэ хэрэглээ талаасаа бодохоор ус усан л үнэтэй байдаг шүү дээ. Тэгэхдээ хүмүүс тэрийг хэрэглээд байх тусам бүсгүүчүүд ч яг дийлэгтэй хэрэгжилж магадгүй. За хүмүүс өөрсдөө л үн цэнтэй болгоод байгаа. Тийм. Худалдаа авалтын сайжрахын ирээр тэр зүйл үн цэнтэй болох гэх юм уу? Тэгэхээр үнэлэхээр бол хамгийн ихний бас нэг одоо чухал зүйл нь их юм бол нөгөө эрэлт нийлүүлэлт гэж юм байдаг шүү дээ. Бид нар ингээд алмаасыг өнөөдөр яг хэдийн хэмжээнд үйлдвэрлэж байгаа бол гээд ингээд аваад үзэх юм бол дэлхийд устаа харьцуулахад бол яг тухайн жилд хэрглэж байгаа үйлдвэрлэж байгаа хэмжээгээр аваад үзэх юм бол мэдээж алмаз бол маш бага хэмжээгээр одоо үйлдвэрлэж байгаа тийм нэг одоо магадгүй нэг одоо жилдээ үйлдвэрлэж байгаа хэмжээ нэг 20,000 тонн орчим ингээд алмаз үйлдвэрлэж байхад усыг бол бид нар маш ихээр бий болгоод тэгээд тухайн зүйлийг хэрэгжилж байгаа. Тэгэхээр ер нь бол хамгийн ихний зүйл нь яг хөө ихлээр тухайн зүйл хэр их байна вэ гэдэг маань тухайн зүйлийн үнэлэх юм байна. Нөлөөлөд байна гэсэн. Тэгэхээр үнэлэхээр хамгийн ихнийх нь бид нар ядаж эрэлт нийлүүлэлт гэдэг зүйлийг ингээд харж үзэж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгвэл одоо эргээд яг хөө ихлээр үнэлэхийн тулд бид нар тухайн зүйлийг дандаа ингээд судлах хэрэгтэй болдог, ойлгох хэрэгтэй болдог. Тий. Тэгэхээр одоо жишээ нь алмаз ер нь бусад одоо үн чулуутай харьцуулахад яагаад үнцэнтэй байд юм бол ер нь юу гэж бодож байна? Тэр талаар ер нь бодож үзчихсэн. Илүү гоёмсог бах. Одоо гялалзаж хялтганж байгаа байдал нь. Тийм бах. Ер нь илүү ховор гэж бодож байна уу юу гэж бодож байна? Тэр талаар ер нь сонирхож
сонирхож ирсэн. Одоо жишээлбэл би бол яг тайлбарлах магадгүй алт манайд алмаас хор бол би алмасын сонгох байх. Нэг тийм мэдрэмж төрүүлэх байхаа. Тийм. Тэгэхээр ер нь бол яг хөө ингээд алмазыг ингээд судлаад үзэхээр яагаад юм үнцэнтэй болцсон юм бэ гэж судлаад үзэхээр яг нэг 1900 он гарснаас хойш л илүү үнц нь илүү өссөн нэмэгдсэн байдаг. Гол шалтгаан юу вэ гэхээр нөгөө алмазын орд эзэмшиж байгаа эзэд ерөөхдөө бол алмазын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд одоо тухайн үед бол нөгөө телевизийн одоо ийм дэлгэцний бүтээлүүд маш их гарч ирсэн. За тэгээд тэрнтэй холбоотой нөгөө од гэдэг ойлголттэй селебрити гэдэг ойлголт гарч ирсэн. За тэгээд тэр хүмүүс дээр бол энэ киногоор дамжуулаад за энэ сүүн ёслол ч юм уу те ийм хурим ийм онцгой нөхцөлд бол алмазыг ерөөхдөө бэлэглэх нь их чухал юм ба гэдэг маш хэмжээний сурчлагаа явсан байгаа. Тэгээ эргээд одоо бол бид нар яг ихлээр яг тэр үеийг бол мэдэхгүй шүү дээ. Тэрний өмнөх үеийг мэдэхгүй. Дандаа тэрнээс хоошо төрсөн учраас ер нь л нөгөө хүнтэй суух юм бол алмаз л өстэй юм байна те. Хинч тэрийг нэрээ гаргасан яах. Тэгэл одоо ингээд тэрийг л яг нэг бичигдээгүй дүрм үүсчихэд шүү дээ. Гэтэл одоо хэрвээ 1900 оноос өмнөх үед яг ихлээр хүнтэй суугч байсан бол алмаз өгнө гэвэл баг гайх байх. Яа тэгэхээр тэр нь өөрөө яг тийм яг одоо сүү тавьдаг ч юм уу те 20 биехэд одоо санал тавьдаг ерөөсөө зүйл байгаагүй байна. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд юм гэхээр алмаз тийм ховор юм уу гэвэл одоо алттай харьцуулахад нэг тийм ховор зүйл бол биш. Гэхдээ алмазын нийлүүлэлтийг зориуд бага байлгадаг. Илүү үнцэнтэй байлгах гэж үү тийм. Гэтэл өнөөдөр алт одоо сүүлийн магадгүй 4-5 жил ингээ харах юм бол маш өндөр одоо үнд хүрж байгаа. Одоо 4-5 жил дараалаад ингээд өмнө өсөж байгаа. За он гараад бол нэг жоохон унж байгаа. Гэхдээ алт өнөөдөр 1 грамм нь нэг ойролцоогоор за нэг дунджаар $150 үнэтэй байна. Гэтэл алмаз яг хөө ихлээр сайн чанартай байх юм бол 1 грамм нь за ойролцоогоор нэг $30,000 $40,000 хүрэх боломжтой. Тэг. Гэтэл нөгөө үйлдвэрлэж байгаа хэмжээгээр баг 6-7 дахин их хэмжээний үйлдвэрлэгддэг. Нөөцөөрөө болохоор алтнаас хамаагүй. Гэтэл дэлхийн хэмжээнд алт өөрөө хамаагүй бага. Тэгээ дээрэс нь бид нар бас нөгөө алтыг чинь одоо мөнгөний оронд ашиглаж болох ч юм уу тийм иймэрхүү бүтээгдэхүүнгээд хардаг шүү дээ. Тэгэхээр эндээс яг юу хэлэх гээд байна гэхээр яа цор ганц яг гэхэлэр нөгөө үнцэн гэдэг зүйл те эрэлт нийлүүлэлт ховор ахаар л үнэтэй байдаг ч юм уу те ийм зүйл байдаггүй. Тэр ер нь бол үнэлэх гэдэг зүйл маань бол одоо миний хувьд бол хамгийн хэцүү гэж ойлгодог процесс нь. Яг ингээд ярихаар нэрэл үнэлэх нь хэцүү байна өдөртөх гэж би яг хэлж ирсэн шүү дээ. Тэгэхээр ерөнхий суур ухтгууныг нь ойлгоно гэдэг маш чухал юм байна. Чиний ярианаас бас тэгж ойлголоо тий. Тэгэхээр нөгөө нэг хэрвээ тухайн зүйлийг үнэлээд ойлгоод яг яагаад энэ зүйл үнэтэй байгаад байгаа юм те яагаад энэ үнцийг бий болсон энэ үнцнийг хадгалах тэр шалтгаанууд нь үргэлжлэх юм гэдэг зүйлийг ойлгочих юм бол дараа нь тухайн зүйлийг удирдах нь илүү хялбар байдаг гэж ерөнхийдөө бас таамагладаг хүмүүс үздэг. За тэгэхээр магадгүй одоо чинь бид нар усыг үнцийг багтаал гэдэг шүү дээ. Үнцийг багтаа байна гэж санийхаар үнэлчихэж болж байгаа юм. Гэтэл ус ховор газар байгаа тийм. Одоо жишээ нь цөлд гэдэг ч юм уу те тэнд амьдарч байгаа улс гэх юм бол. Тэгэхээр эргээд яг ихлээр нөгөө удирдах процесс маань тухайн зүйл яавал үнцэнтэй болох юм, хаана үйлэл үнэтэй байх юм, ямар үед үнцэнтэй болох юм гэдэг зүйлийг ерөнхийдөө хардаг учраас яг гэдэг маань бол энэ хүү процессыг хэлдэг. Тэгэхээр ер нь бол одоо яг энэ хөрөнгө оруулалт хийж байгаа за санхүүгийн шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол маш чухал нэг алхам нь бол үнэлэх үед. Үнэлэх үед. За тэгвэл дараагийн хэсгээр хоёлоо бол ерөнхийдөө санхүүгийн нэг 5-4-ийн талаар ярилцъя гэж бодож байна. За энэ хэсэг бол дуусчих юм бол үргэлжлүүлээд 2-р хэсгээр илүү энэ талаар ярилцъя гэж бодож байна. Тэгэхээр энэ санхүүгийн 5-4 гэдэг энэ дээр байгаа дүрм маань юутай холбоотой вэ гэхээр энэ санхүүгийн чиглэлээр ажилладаг мэргэжлийн хүмүүс ерөнхийдөө бол санхүү хөрөнгө оруулалтын хувьд илүү одоо амжилттай ажиллахын тулд юуг чухалчилдаг вэ? Ямар зарчмыг баримталдаг вэ гэдэг дээр асуулгаас гарч ирсэн юм нэг 5-4 байна. Тэгэхээр ойлоо энэ талаар бол үргэлжлүүлээд явах вэ гэхээр дараагийн хэсгээр илүү одоо ярилцъя гэж. Тийг яг энэ хэсэгтээ яг ямар 5-4 байдгийг маш товчхон танилцуулаад дараагийн хэсгээр дэлгэрүүлэл болох уу? За тэгээ. За эхнийх нь бол үнгүй хоол гэж байдаггүй гэх дүрм байна. Санал нэг байл. Тэгэхээр энийг болохоор яах вэ гэхээр дараагийн хэсгээр ерөөхдөө юу илэрхийлж байгаа юм бол тий. Ингээ санхүүгийн өнгө гэхээр айгүй энгийн үгээр бичсэн юм шүү дээ. Тэгэхээр энэ талаар хоёлаа яг дараагийн хэсгээр үргэлжлүүлээд ярилцъя гэж бодож байна.
За алгалаа. Бид үзэгчдээ даваа гараг бүр мөнх санхүүгийн болонгийн мэдээллийг та бүхэндээ хүргэж байгаа. Бид санхүүгийн боловсралтай байснаар бидний амьдралд ямар ашиг тустай юм бэ гэдэг мэдээллийг та бүхэн маань мөнх санхүүгийн болонгоос авах боломжтой байдаг. Тэгээд яг хамтдаа мэдээлэл өгж яхад цогоогийн хувьд маш юм энгийн жишээнүүдийг ашиглаад ойлгомжтой байдлаар яг энэ санхүүгийн боловсралыг та бүхэнд өгж байгаа гэдгийг хэлхэн зүйтэй баха. Өнгөрсөн 7 хоногийн хувьд хэдүүлээ цэцгэн дээр хүртэл жишээ аваад ярихад маш ойлгомжтой байсан тий. Тэгэхээр ер нь бол ингэх хэвээр байдгийн валют бол ийм гээл одоо мэрэгжлийн хэллэг ярихаас илүүтэйгээр маш энгийнээр тайлбарж байгаа учраас та бүхэн маань яг энэ мөнх санхүүгийн болонтой хамтдаа байж санхүүгийн боловсролоо дэвшлүүлээрэй гэж үзэгчтэй хэлье. За тэгэхээр үзэгчдээ энэ хэсэгтээ бид та бүхэнд мөнх санхүүгийн болонгийн 2 дугаар хэсгийг хүрэхэд бэлэн болсон. За TED Asset Management уртаар ухаалгаар тогтвортой баталгаатай ирээдүйд хөтлөн. Тэгэхээр мэдээлэлээ хэдүүлээ одоо хүлээн авцгаая. За тэгэхээр цогоо энэ хэсэг дээр бид нар ямар мэдээллийг хүргэх вэ? За өмнөх хэсгээр ярьж эхэлсэн. За слайдн дээр ерөөхдөө нөгөө санхүүгийн мэрэгчлэтнүүдээс олон улсад одоо ажиллаж байгаа мэрэгчлэтнүүдээс таны амьдралд яг одоо санхүүгийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж байхад яг ямар зарчмууд чухал байсан бэ те? Яавал та яг ингээд ерөөхдөө амжилттай болоход ч нөлөөлдөг вэ гэдэг ийм асуулгыг явуулаад за энэ судалгаанаас бол нэг 5-4 одоо гарч ирсэн байдаг. Тэгэхээр энэ 5-4 яг юуны талаар юм бэ те? Тэгэхээр эргээд бид нар нөгөө санхүү хөрөнгө оруулалтын талаар ярьж байгаа учраас эргээд явах гэхээр яг энэ 5-4-тэй нийцүүлж бас өөрсдийнхөө шийдвэрт ашиглаад явбал илүү одоо зөв шийдвэр гаргах боломжтой гэж бол харж болно. За тэгэхээр эхний дүрмээ хоёлаа хараад тэгээд тэрийг одоо чи юу гэж ойлгож байна те? Одоо яа тэр хүмүүс ийм дүрмийг те энэ бол нэгдүгээр дүрм байгаа. Хамгийн чухал дүрм. За ер нь бол үнгүү хоол гэж байдаггүй гэдэг дүрм хамгийн ихний хамгийн олон хүний саналыг авсан юм дүрм байгаа. Яг хөө энэ нөгөө илэрхийлж байгаа утгыг нь бол жоохон энгийн үгээр илэрхийлж гисэн. Гэхдээ цаад санаа нь бол нэлээд тийм бас хүмүүсийн зарчим одоо баримталж явдаг тийм зарчим байгаа. Тэгэхээр энийг яг чи хараад юу гэж ойлгох вэ? Би энэ үгнээс бол нөгөө үнгүү хоол зөвхөн хулганы хавханд байдаг гэдэг л юу одоо үг санаанд орж байна. Тэгэхээр альва зүйлд ер нь хөдөлмөр одоо үнцэн тэ иймэрхүү зүйлийн ард энэ зүйл оршдгоо гэдэг байдал байгаа болов гэсэн зөв бодол төрөөд байна. Зарим талаараа байгаа. Тий. Гэхдээ бас нэг өөр яг гүн гүнзгий бас нэг утга байгаа. Тэрийг таахлаа. За нарыг таах гэдэг үзье тий. За тэгээ. Дахиад нэг бол тий үнгүү хоол гэж байдаггүй. Тэгэхээр альва зүйл үн цэнгүй байх тусмаа тухайн хувинд одоо юу гэдэг одоо би нэг маш амар аргаар мөнгө олчлоо. Нэг талаар үн цэнгүй. Эргээд гарахтаа ч гэсэн маш хурдан гараад гарын салгаар урсна гэдэг шиг. Энэ зүйл бас яваад байна уу? За ер нь бол тодорхой хэмжээнд бас байгаа. За тэгэхээр яг энэ одоо үгний цаад гүн утга нь юу вэ гэхээр за өнөөдөр бид нэр одоо магадгүй 5-10 жилийн өмнөхтэйгээ харьцуулахад илүү их орлого олж байгаа хэрэг тийм. Тэгэхээр хүн яах вэ гэхээр эргээд тэр одоо өнөөдөр би болгож байгаа тэр орлого тэр зүйлийг яг би хизэнээс эхэлсэн юм бэ? Яг юунаас болчихоо гэдгийг яг эргүүлээ бодох юм бол ямар нэгэн үйлдэлээс дандаа юм уу? Санаад одоо төлөвлөөд ч юм уу төлөвлөөг үйлдэлээс эхэлдэг. Тэгэхээр ер нь бол миний хамгийн дуртай зүйл бол ерөнхийдөө нөгөө хүн үйлдэлийнхаа үр өгөөжийг хүртдэгэ тий. Хүн ер нь одоо амьдралтаа гаргаж ирсэн тэр хийсэн зүйлийнхаа л үр хөтэл байдгаа гэдэг нэг тийм алдартай үг байдаг. Тэгэхээр үндсэндээ бол яг хөө ихлээр төлөвлөх нь их чухал юм а гэдэг санаа тий. Сайн ч муу ч ямар нэгэн зүйлийг төлөвлөөд эхлүүл за тэгэх юм бол яг хөө ихлээр чи ямар нэгэн үр дүнг харна. Төлөвлөхгүйгээр ямар нэгэн зүйлийг хийхгүйгээр эхлүүлэхгүйгээр бол ямар ч үр дүн гарахгүй маа гэдэг. Тэгээ санхүү дээр бол ер нь хамгийн ихний зүйл бол ерөөсө төлөвлөлт байдаг. Тий. Тэгэхээр төлөвлөж гинэ гэдэг маань л тэр нөгөө би 5 жилийн дараа ямар байх юм гэдгийг ямар нэгэн байдлаар ядаж нэг тий төсөөлөхөд хэрэгтэй болдог. Тэгэхээр эхний дүрм маань ер нь сайн төлөвлөө гэдэг ийм дүрм байгаа утга тий. За хоёр дахь дүрм бол хөрөнгө оруулалтын орчинд ер нь санхүүгийн шийдвэр дээр маш чухал зүйл байдаг. Ер нь альва ингээд шийдвэр гаргаж байхад бол яах вэ гэхээр бид нэг одоо эрсдэл өгөөж гэж байлаа гэж бодоход аль нэг талыг нь эхлээ тэнцвүүлж сурах хэрэгтэй юм байна. Тэгэхээр юу гэж ойлгож болох вэ гэхээр бид нар нөгөө эрсдлээ харгалзахгүйгээр дан өгөөжийг харж агаад шийдвэр гаргах юм бол дандаа хамгийн өндөр өгөөжтэй гэж харагдаж байгааг нь л сонгож шít тэ. Гэтэл тэр өөрөө яах вэ гэхээр яг эрсдлээр нь ингээд харьцуулаад одоо тодорхой арга зүгээр тэ эрсдлээр нь харьцуулаад ингээд үзэхээр магадгүй нөгөө өгөөж багтай урт хугацаанд хүнд хамаагүй илүү тийм сэтгэл санааны хувьд ч амар амгалан тийм тайван за тэгээд илүү нөгөө зорилготой хүрэхин боломжийг өгчээд тэгэхээр үндсэндээ бол яг хөө ихлээр
Хэрвээ одоо тэр хүн ингээд одоо тухайн зүйлүүдийг ингээ харьцуулж чаддаг болчих юм бол за мэдээж нөгөө хэдэн дүрм гарч ирнэ. За тэндээс ямар дүрм гарч ирдэг вэ гэхэл хэрвээ мэдээж эрсдэлэн тэнцүү байх юм бол илүү хүн яг өндөр өгөөжтгийг сонгоно шүү дээ. За эсвэл өгөөжин тэнцүү байх юм бол аль яг эрсдэл багтаагийн сонгоно. Тэгэхээр ерөнхийдөө үндсэн санаа нь яг гэхэлэр энэ дүрм бол одоо аль нэг талыг нь хүн ингээд харьцуулах юм зүйл суралцах хэрэгтэй биш үү? Тий. Тэрийг ерөнхий байдлаар ядаж ингээ ойлгодог те. Тэрний дараа яг гэхэлэр би энэ зүйлийг одоо сонгох уу, алийг нь сонгох уу гэдэг энэ зүйлийг харж байвал зүгээрээ гэж харж байна. За дараагийн нэг одоо хөрөнгө оруулалтын орчинд бид нар хардаг нэг зүйл бол за төлөөлөгч гэсэн ойлголт байгаа. За төлөөлөгч гэдэг маань ер нь бол одоо бид нар ингээд хөрөнгө оруулалтын зах зээл дээр ч юм уу хөрөнгө оруулалт хийхээр ихэвчлэн том компаниудад хөрөнгө оруулалт хийдэг. Жишээ дурдах юм бол Америкт нэг ойролцоогоор нэг 8500 орчим нээлттэй компани байдаг. За тэрнээс хамгийн өндөр үнэлгээтэй бид нэг 500 компани гэдэг S&P 500 гэл ер нь ярьдаг шүү дээ. Тэрний ер нь нэг хамгийн жижигхэн үнэлгээтэйг нь аваад үзэх юм бол нэг ойролцоогоор 3000-аас 3.5 тэрбум долларын үнэлгээтэй байдаг. За тэгвэл тэр компанийн үнэлгээг бид нэг л компани тэр өөрөө. За тэр компанийн үнэлгээг бид нар Монголын хөрөнгөний зах зээлтэй ингээд харьцуулаад үзэх юм бол ерөнхийдөө юу гэж ойлгож болох вэ гэхээр өнгөрсөн жилийн Монголын хөрөнгөний зах зээлийн үнэлгээ 13 их 80 төгрөг байсан. За тэрийг доллар руу шилжүүлэхээр нэг ойролцоогоор 3.7 тэрбум доллар болдог. Тэгэхээр юу гэж ойлгож болох вэ гэхээр ер нь нөгөө олон улсад байгаа энэ зах зээл дээр байгаа энэ компаниуд бол маш өндөр үнэлгээтэй, маш олон жилийн түүхтэй, ер нь яг гэхээр ард нь маш олон одоо тийм өрсөлдөх чадвар гэх юм уу тийм зүйлүүд байдаг. Тийм компаниуд дээр гардаг нэг онцлог гэх юм бол тэр компаниуд дээр удирж байгаа хүмүүс нь хөвчлэн нөгөө үүсгэн байгуулагч нь биш. Хин нэгэн төлөөлөгч байдаг. Тэгэхээр ер нь бол энэ төлөөлөгч хувийн эрх ашгаа нэгдүгээр тавьдаг юм а гэдэг нэг ойлголт байна. Тэр юуг илэрхийлдэг вэ гэхээр нөгөө л эзэн төлөөлөгчийн харилцаа гэдэг. Тэгэхээр хэрвээ тэр хүн одоо би эзэн байгаад хин нэгний төлөөлөлөд ажиллуулахаар тэр хувийн эрх ашгаа тавиад байх юм бол нэгдүгээр тавиад байх юм бол би яах ёстой вэ гэхээр засаглалаа сайн байлгах ёстой. Тийм баг шүү тийм. Тэгэхээр ер нь бол нөгөө компани дээр аль ч тохиолдолд одоо ихтгэлтэй хүмжинч бай, ойрын хүмжинч бай хамаагүй засаглал хэрвээ гэдгийг тий засаглалын тэр тогтолцоо байна уу гэдгийг бид нар хардаг. Тэгэхээр эргээд явах вэ гэхээр нөгөө ер нь засаглалтай тэр хяналт гэдэг зүйлийг сайн байлгах хэрэгтэй юм байна гэж харж ойлгож байна. За дараагийнхаа өмнөх хэсэг дээр ярьсан. Ер нь аливаа зүйлийн үнийг тодорхойлё, зөв тодорхойлё гэх юм бол эрэлт нийлүүлэлт гэдэг зүйл үний маш том хэсгийг илэрхийлдэг зүйл тий. Тэгэхээр нөгөө мэдээж зөвхөн эрэлт нийлүүлэлтээр үнэлгээг хийдэггүй. Одоо жишээ нь өмнөх хэсэг дээр ярьсан тий. Алмаз алттай харьцуулахад илүү үн цэнтэй байдаг. Гэтэл нөгөө эрэлтээр нь аваад үзэх юм бол алмаз бол алттай харьцуулахад илүү их байдаг. Тийм тий. Тийм, илүү хэмжээтэй байдаг. Гэтэл нөгөө хүнд хүрэгж байгаа хэлбэрээсээ болоод өнөөдөр алмазын үнц нь яг ихлээр алтнаас үнэтэй болсон. Хэд дэх хүн тий. Уг нь бүтээгдэхүүн байгаад идэг. Гэхдээ нийлүүлэлт нь бага учраас алмаз нийлүүлэлт нь хамаагүй. Нийлүүлэлт нь хамаагүй. Тий. Алт бол хажууд нь хамаагүй бага нөөцтэй, олборлсон хэмжээнд хамаагүй бага. Тэгсэн мөртлөө алмазтай харьцуулахад хэд дахин бага үнэтэй. Өнөөдөр өсөд байгаа мөртлөө. Тий. Тэгэхээр үндсэн санаа нь бол ер нь бид нар зөвхөн эрэлт нийлүүлэлт гэдгээс гадна ер нь бол яагаад тэр зүйл үн цэнтэй болсон юм бэ гэдэг тэр зүйлийг их судлах шаардлагатай болдог. За тэгээд 5 дахь дүрм нь бол ямар дүрм байдаг вэ гэхээр санхүүгийн зах зээл бол ер нь маш их хөрөх чадвартай, маш олон төрлийн шинэ бүтээгдэхүүн байдаг. Ер нь хөрөнгө оруулагч хүсгэл юм бол ямар ч төрлийн бүтээгдэхүүн байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. За бид нар бол яг хуу мэдээж энэ нөгөө мөнгө санхүүгийн болон гэдэг энэ хүрээндээ бол хүмүүст ерөнхий нэг одоо нөхцлүүдийг л одоо ярьж хүргэх талаас нь илүү явах байх. Гэтэл одоо санхүүгийн зах зээл дээр хүмүүсийн мэддгээс ч олон төрлийн бүтээгдэхүүн хүмүүсийн нөгөө худлаа гэж боддог тий. Одоо магадгүй юу гэдэг чинь одоо өрийн хэрэгсэл гээл бонд гээл ингэнгүүт хүмүүс чинь ингээл хугацаатай гэж ярьдаг шүү дээ. Гэтэл өрийн хэрэгсэл хугацаагүй байж болдог. Тэгэхээр яг хөө ихлээр тийм одоо нөгөө ховор бүтээгдэхүүн ч юм уу иймэрхүү зүйлүүдийг бид нар яг хөө ихлээр санхүүгийн зах зээл дээр бол байж болдог юм а. Тэгэхээр ер нь бол нөгөө эргээд энэ одоо бид нар энэ мөнгө санхүүгээд энэ суур зүйл ярьж байгаа зүйл дээр эдгээр энэ нөгөө баялаг шүү те эргээд бас энэ тодорхой дүрмүүд байдаг шүү гэдгийг одоо хараад явах юм бол одоо тухайн зүйлийг илүү одоо зөв ойлгох, зөв талаас нь харах ийм боломж үүрддэг. Тэгэхээр энэ хүрээнд бол гол одоо дүрмийг ингээд харах юм бол эхнийх нь заавал төлөвлөх хэрэгтэй юм байна. Тэ? Хоёр дахь нь бол заавал харьцуулж сурах хэрэгтэй. Мэргэжлийн биш ч үү те ерөнхий байдлаар харьцуулж сурах хэрэгтэй.
Гурав дахь нь бол хянд сурах хэрэгтэй тий. Яаж хянд хов гэдгийг сурах хэрэгтэй юм байна. За тэгээд эрэлт нийлүүлэлт гэдэг зүйлийг л наазах нь бид нар харж иж нөгөө тухайн зүйлдээ хөрөнгө оруулалт хийх үү, яах вэ гэдэг тэр зүйл маань бол явдаг юм байна. За маш хэрэгтэй мэдээллийг энэ хэсэгтээ хүргэлээ. Гурав дахь хэсэг дээр ямар мэдээлэл өгөх вэ? Гурав дахь хэсэг дээр өнөөдөр ер нь эрсдэл өгөөж гэдэг зүйлээ талаар очихоо яг үндсэн суурь ойлголтыг өгөхөөр төлөвлөж байна. Тий. Үндсэн суурь ойлголт товчхон ч гэсэн маш хэрэгтэй мэдээлэл те. Эрсдлийг өгөөжийг хэрхэн одоо тооцоолж тий. Ялангуяа одоо юу гэдгийг санхүүгийн тал руугаа одоо мэдлэг суурь одоо боловсрал ойлголт багтай хүмүүс. За одоо би бол ер нь санхүүгийн тал дээр бол бас энэ суурь ойлголт ер нь бага. Өөрийгөө тэгж боддог байхгүй. Тэгэхээр надад бас хэрэгтэй. Над чинь хүмүүс маш хэрэгтэй мэдээлэл байх болов уу гэж бодож байна. За тэгэхээр 3 дахь хэсэг дээр нь уулзъя цагаа. За тий. ТДБ Asset Management уртаар ухаалгаар тогтвортой баталгаатай ирээдүйд хөтлөн манай энэ хэсгийн ивент дээр ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа. Бид мөнх санхүүгийн булангийн 3 дахь хэсгээ та бүхэндээ хүргэх гэж байна. За энэ хэсэгт ямар мэдээлэл байгаа вэ? За энэ хэсэгт болохоор ер нь нөгөө санхүү дээр хөрөнгө оруулалт дээр өгөөж эрсдэл гэдэг зүйл гол хүмүүсийн сонирхдаг. Ялангуяа өгөөжийн хүмүүс хамгийн их сонирхдаг шүү дээ. За тэгэхээр зүгээр чиний хувьд хэрвээ чи ингээд нэг хувьцаанд хөрөнгө оруулалт хийдэг ч юм уу те. Ингэх юм бол ямар өгөөж хүртэх бол ер нь өгөөж нь ямар хэлбэртэй гэдэг юм бол энэ талаар ер нь ямар ойлголттой байдаг вэ? Яна би одоо харин яг тийм зүйл ястай сонирхож үзээгүй яг үнэ л хэлээ. Тийм зөв чиний төсөл рүү яаж болох вэ? Өндөр хүүхдээ ганцрал хөрөнгө оруулах байх. За тэгвэл одоо тэгвэл тэр бүрэлдэхүүн хэсгүүдийг те яг ямар төрлийн өгөөжүүд хүртэж болдгийг те ер нь хөрөнгө оруулалтаас юу харж хүн одоо хөрөнгө өсгөх юм юун дээр анхаарах хэрэгтэй гэдгээс харъя. За тэгэхээр ер нь бол хөрөнгө оруулалтаас бид нэг 4 төрлийн өгөөж хүртэх боломж байдаг. За тэгэхээр энэ 4 нь юу вэ гэхээр хамгийн ихнийх нь бол одоо чи өнөөдөр магадгүй хувьцааг $100 авлаа гэж бодъё. За тэгээд тэр хувьцаа яг гэхээр жилийн дараа одоо тэр хувьцааг жил эзэмсэн чинь жилийн төгсгөл тэр хувьцаа маань нэг $115 болох юм бол үндсэндээ нэг $15 буюу 15% өгөөж үнэ өөрчлөгдсөнс болоод чамд ирж гин гэсэн. За тэгэх юм бол яг гэхээр нөгөө талдаас дахиад ямар өгөөж ирж болдог вэ гэхээр ногдол ашиг хувьцаан дээр бас олгож болдог. Гэтэ энэ бол заавал бол биш. За жишээ нь бондон дээр бол ихэвчлэн бид нар нэг бондын хүү гэдэг нэг юм авдаг тийм хадгаламжин дээр бол бас нэг ингээд тогтсон хугацаатай хадгаламж хүү авдаг. За хувьцаа бол тэрнтэй харьцуулахад заавал өгөх бол тийм амлалт байдаггүй. Гэхдээ хувьцаа өгөөд одоо хувьцаан дээр ногдол шиг өгөөд эхэлсэн компаниуд бол дийлэхтэй бол ингээд ногдол шигийнхаа хэмжээг тодорхой хэмжээнд өсгөхөд ингээд өгөөд явдаг. За тэгвэл одоо жишээ нь Америкт ингээд том компаниудад хөрөнгө оруулалт хийгээд ингээд явах юм бол нэг дундаж хувьцааны одоо хувьцааных ногдол ашиг нэг 2% байдаг. За. Тэгэхээр юу гэж ойлгож болох вэ гэхээр за магадгүй чи Америкт нэг юм хувьцаанд хөрөнгө оруулалт хийгээд 2% ногдол ашиг авчвал саяны нөгөө $15 дээр нэмээд $2 авна гэсэн. За Skims brand гэд хоёлоо төсөөлье л доо. За Kardashian тий. За дараагийн нэг боломж нь ер нь хөрөнгө оруулалт гэдэг чинь нэг жилийн үйл ажиллагаа гэж юусоо ойлгож болохгүй ингээд 5 жилээр нь хардаг ч юм уу те нэг уртаа бодож хийх ёстой юмаа гэд бид нар ярьж байсан шүү дээ. Тэгэх юм бол яг хөө ихлээр урт хугацаанд жил болгон за магадгүй $100-оос нэг $2 2% гээд аваад ах юм бол тэрийг яаж болох вэ гэхлээр 5 жилийн хугацаанд дахиад өсгөөд хөрөнгө оруулалт хийж болно. За тэр нь бол яг хөө ихээр үндсэндээ нөгөө үн өөрчлөгдөж байгаа чи зарахгүй учраас яг чамд бодит мөнгө орж ирэхгүй байхгүй. Гэтэл чамд бодитоор орж ирж байгаа мөнгө нь ногдол шиг. Тэр $2. Тэгэхээр тэр $2-ыг чи буцаагаад явах вэ гэхлээр тэр 5 жил зорж байгаа бол тэр 5 жилдээ өрөхгүйгээр өсгөөд авах юм бол за тэрийг бол бид нар юу гэж нэрлэдэг байгаа гэхлээр хүүгээс хүү ботох гэдэг. Үндсэндээ нөгөө 1-р жил дээр авсан мөнгийг 5 дахь жил хүртэл ингээд өсгөөд авах боломж нь давхар байна гэсэн. За тэрийг нь бол бид нар дахин хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. За тэгвэл Америкт хөрөнгө оруулсны бас нэг дахиад өөр нөхцөл гарч ирнэ. Тэрний юу гэхээр валютын аншийн өөрчлөлт. Тийх бах тий. Тэгэхээр ер нь бол яг хуу Америк улсын валют өрөдлөхийн дийлэнх улс орны эсрэг бол илүү чангардаг тий хүчтэй байдаг. Тэр утгаараа ингээ харах юм бол Монгол улс сүүлийн нэг 10-аас 15 жилийн хугацаанд валютын анш өөрөө нэг ойролцоогоор 7% суларсан байдаг. Тэгэхээр үндсэндээ яг хуу гэхээр жил болгон яг хуу гэхээр тэр 7% тэр валютын анш суларж байгаас болоод чамд бас өгөөж орж ирж болно гэсэн. Үндсэндээ бол яг хөө ихлэр чи ийм 4 төрлийн өгөөжийг урт хугацаанд хөрөнгө оруулах юм бол авч болдог байна. За ойлголоо ерөнхийдөө. За тэгэхээр энэ бол бүх төрлийн санхүүгийн хэрэгсэл дээр байж болдог. Бид нар одоо бонд дээр оруулсан ч хадгаламжинд оруулсан ч тийм ийм төрлийн өгөөжүүд. Хадгаламжин дээр бол мэдээж үнийн өөрчлөлт гэсэн юм байхгүй.
За бонд дээр бол үнийн өөрчлөлт гэдэг юм байж болно гэсэн. За. За тэгвэл дараагийнх нь. За бид нар нөгөө өгөөж тооцоход бол мэдээж янз бүрийн өгөөж тооцдог маш олон зүйлүүд байдаг. Тэгэхээр эндээс хамгийн энгийн нь бол хүн өөрийнхөө өгөөжийг ямар хугацаанд эзэмссэн бэ гэдгээрээ хэмждэг нэг томьёо. Энэ бол хүн болгоны мэдүүлэл зохих нэг томьёо гэж ойлгох юм шүү дээ. За энэ бол мэдээж маш амархан. За саяны энэ дээр байгаа одоо за P гэдэг нь бол үн буюу price гэдэг англи үг. За D гэдэг нь болохоор ерөөхдөө dividend буюу ногдол ашиг. За ямар нэгэн мөнгө орж ирж байна гэж ойлгож болох юм. За хоёулаа тэгэхээр яг хөө ихлээр энэ дээр нэг юм төсөөлье. Ер нь бол яг хөө ихлээр саяны энэ томьёонд орлуулах нь юу болох вэ гэхээр хугацааны төгсгөлд өөрөө $115 болсон тийм. Анх чи 100-тай байсан. Нэмээд чамд $2 өгсөн. За үндсэндээ ингэж бодох юм бол чи $17-тай. 100 дээрээ нэмэх нь $17-тай гэсэн. Буцаагаад $17-оо ерөөхдөө бол 100-аа хоочих юм бол 17% өгөөчтэй гэдэг ийм тооцоол гарч ирж байгаа. Тэгэхээр чи нэг жилийн хугацаанд тэр зүйлийг эзэмснээрээ 17% өгөөчтэй байх. За тэгвэл энэ дээр бас бид нар яг ихлээр ер нь ингээд нөгөө бид нар аливаа хөрөнгө оруулалтыг ихээр нөгөө урт хугацаанд тооцдог. За тэгээд энэ дээр яг ихлээр нэг юм хоёр төрлийн өгөөж тооцдог арга үүдий. За нэг нь болохоор арифметик дундаж буюу бидний маш сайн мэддэг те. Ер нь ингээд аливаа зүйлийг нэмжээгээд нэг тоон тооцдог те. Одоо 5 жил байвал 5 жилийнхаа нийлбэрийг нэмжээгээд 5 тооцдог тийм үү? За тэгэхээр өгөөж дээр бас яг ихлээр бид нар өгөөжийг хэмжиж яхад ерөөхдөө нөгөө хүмүүс яадаг вэ гэхлээр өгөөжөө ямар байсныг хэмжихдээ нийтлэг арифметик дунджийг ашигладаг. За энэ бол яг нөгөө гол яг бидний ямар өгөөжтэй байсан те урт хугацаанд байх юм бол би жилд дунджаар ямар өгөөжтэй байсан юм бэ гэдгийг хэмждэг нэг юм хэмжүүр байдаг. За гэхдээ энэ хэмжүүр дээр маш том бас нэг юм одоо ялгаатай зөрүүтэй зүйл үүсэхтэй хүн магадгүй нөгөө алдагдал хүлээсэн мөртлөө ашигтай юм шиг харагдах нэг юм эрсдэл үүдэг. Энэ талаар юу гэж бодож байна? Яг ерөнхийд нь за ингээ харахаар орлоготой юм шиг харагдаад байна тийм. Тэгээд алдагдал хүлээсэн байх. За энэ ер нь бол амьдрал дээр яг тохиолдож ирсэн зүйл байна. Тийм үү? Тийм. За хоёлаа тэгвэл энэ дээр зүгээр хамгийн байж болох энгийн жишгээр тооцоолол хийгээд үзье. За чамд 25 сая төгрөг байгаа байсан. За тэгээд чи яг ихлээр маш эрсдэлтэй зүйл хийсэн. За тэгээд эрсдэлтэй зүйл хийсэн чи яг ихлээр нэг жилийн хугацаанд тэр эрсдэлтэй зүйл маань чамд 100% өгөж өгсөн. За одоо бол чи тэгэхээр чин 100 өсгөчгөр үндсэндээ 50 сая төгрөгтэй болчихж байна тийм үү? За эрсдэлтэй зүйл чи мэдээж нэг хоёр талтай л байж таарна шүү дээ. Алдах үедээ бас алдна. За тэгсэн чи яг ихлээр чи нийт хөрөнгөийнхөө 50 сая төгрөгтэй байж байгаад 90% алдчихлаа. За 50 сая төгрөгтэй байж 90% алдчихар чам 5 сая төгрөгтэй болчихж байна тийм үү? Тэгэхээр үндсэндээ бол яг ихлээр чи анх 25 сая төгрөгтэй эхэлсэн. Тэгээд одоо 2 жилийн дараа 5 сая төгрөгтэй болчиход байгаа. За одоо хоёул арифметик дунджаар тооцоод үзье. Би аль болох тооцоход айгүй хялбар тоонууд сонгосон гэсэн. За эхний жил болох ч юм уу? Амархан, айгүй амархан тоо шүү дээ. Эхний жил хоёулаа явах ихлээр жилийн хугацаанд 100% өгөөчтэй. Хоёр дахь жилд хасах хэрэг алдагдaltaй. За энэ хоёрыг нэмээд 2 тооч шүү дээ, тийм үү? Энэ хоёрыг нэмээд 2 тоогохоор жилдээ 5% өгөөчтэй ажилласан бол тарах гэдэг байна. Арифметик дунджаар. Тийм. За гэтэл нөгөө бодит үр дүнгээ харахаар би 25 сая төгрөгтэй эхэлчихэд 5 сая төгрөгтэй болчихдог байхгүй. 20 сая найц. Тийм 20 сая найц тий. Би дийлэнх хөрөнгө алдчихад байна тий. Гэтэл арифметик дундаж яах вэ гэхээр энийг надад харуулдаггүй. Арифметик дундаж бол яах вэ гэхээр хүлээлтийг харуулдаг. Тэгэхээр ер нь бол яах вэ гэхээр саяных бол ийм ер нь тийм онцгой ихтэй тийм кейс бид нар ярьчлаа. Үгүй яг хүн бодит өгөөжөө хэмжээ гэвэл яг би алдсан юм уу, олсон юм уу гэдгээ хэмжээ гэвэл геометри дунджийг ашигладаг байна. Тэгээ энэ бол яг ингээд геометри дунджаар санийхыг тооцсон бол жилдээ нэг 55% хөрөнгө алдсан буюу нийт 2 жилийн хугацаанд 90% алдсан гэдэг тооцоол гарч ирэх юм. Тэгэхээр ер нь бол хөрөнгө оруулалтын дээр бас аливаа өгөөжөө хэмжиж байвал юу хэмжиж байвал ямар зорилгоор хэмжиж байвал гэдгийг бас мэдүүлэх зүгээр байдаг. За би ингэж л олох хэрэгтэй гэж шууд арифметикээр бодоод авах боломжгүй яг юу ямар зорилгоор хэмжиж байгаасаа хамаарна л гэж ойлгох шүү дээ. За тэгвэл дараагийн нэг зүйл. За бид нар ингээл эрсдэл өгөөж гээл юм ярьдаг те. Дандаа энэ зүйлийн талаар. За тэгвэл ер нь бол яг хөө ихлээр бид нэр одоо эрсдэл багтаа гэдээ харах юм бол хөвчлэн засгийн газрын өмнө цааснуудыг авч үздэг. Ер нь харьцангуй эрсдэл багтаа гэж ойлгож болно. За онлын хувьд бол яг хөө эрсдэл үү гэж тооцдог. Гэхдээ энд бол тодорхой хэмжээний эрсдэл байдаг. За тэгвэл нөгөө талдаа яг хөө ихлээр бид нэр компани дээр ороод ирэх юм бол эрсдлийн шагнал гэдэг нэг ойлголт байна. Тэгэхээр ер нь бол хөрөнгө оруулалтын орчинд яг хөө ихлээр ямар эрсдлийн шагнал байдгүй гэдэг бид нар дараагийнхаа сэдвүүдээр илүү задлаад ярилцсан. За тэгэхээр ер нь бол яг хөө ихлээр нөө эргээд энэ бид нар ямар нэгэн өгөөж авж байгаа бол тэнд яг хөө ихлээр эдгээр эрсдлүүд байж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ яг юу юм бэ? Одоо чинь наазах нь гэхэд
инфляц буюу бидний нөгөө худалдаа авах чадвар буурдаг шүү дээ. Тэгэхээр үндсэндээ яг ихлээр тэрнээс өндөр өгөөж авахгүй бол үндсэндээ нэг жилийн хугацаанд хүнд мөнгө өгдөг, буцаагаад мөнгө олдог. Гэтэл нөгөө нэг худалдаж авч байгаа бүтээгдэхүүн маань өнгөрсөн жилийнхаасаа ч бага байх. Тийм нөхцөл байдал үүсч болно гэсэн. Алглаа. За тэгвэл энэ дараагийн нэг эрсдэлтэй холбоотой нэг чухал ойлголтоо. Ер нь эрсдлийг бид нар юугаар хэмждэг вэ гэхээр нэг хэвийн дархалт гэдэг юмар хэмждэг. За энэ талаар бол би ер нь дараагийн одоо сэдв одоо хэсгүүдэрээ дэлгэрүүлээ те ярих гэж бодож байна. За тэгвэл хоёулаа энэ дээр яах вэ гэхээр бид нар бол одоо нөгөө Америк улсыг маш тогтвортой, ер нь эдийн засаг нь маш өсөлттэй байсан ийм улс гэж хардаг тийм. За тэгвэл Америк улсын хамгийн том одоо эдийн засгийн төлөөлдөг зүйлийг индексийг болохоор S&P 500 гэж нэрлэдэг. За тэгвэл хоёулаа энэ индексийн өгөөжүүдийг энэ дархалт буюу за энэ дархалт гэдэг нь юугаар илэрхийлж байгаа вэ гэхээр хоёулаа энэ дээр явах вэ гэхээр 1926-аас 2008 он. За 2008 он чи хямрал шүү дээ, бол. За энэ хүртэл ерөнхийдөө Америк улсын S&P 500 гэдэг индекст байгаа том компаниуд дунджаар жилийн хугацаанд ямар өгөөж өгж ирсэн бэ гэдгийг энэ дээр оноор нь байршуулсан гэсэн. Тийм байна. За энийг одоо хоёлаа юу гэж ойлгож болох вэ гэхээр ерөнхийдөө нэг он бол тухайн одоо он аль одоо интервал буюу хэсэгт байгаа гэдгийг нь харж байна. За жишээ нь Америкт хамгийн том нэг жилийн алдагдал 1931 онд болж исэн байна. За хоёлаа энийг тэр яаж харж болох вэ гэхээр хасах 40-оос хасах 50-ийн хоорондох интервал дээр за энэ хэсэгт байна. 1931 он биш үү? Тэгэхээр 2008 оноос ч илүү нэг жилийн хугацаанд алдагдал хүлээсэн он 2008 он биш. Их хямралт буюу 1931 онд болж исэн байна. За 2008 онтой ойролцоо жилийн хугацаанд уналт үзүүлж исэн жишээ 1937 биш үү? Тэгэхээр ер нь бол яг ихлээр энэ бидний ингээд харж байгаагаар бол зүүн гар талд байгаа хэсэг маань бол ерөөхдөө алдагдaltaй ажиллаж исэн жилүүд. Дандаа хасах руугаа харагдаж байна тийм. Тэгэхээр ер нь энэ ингээд нийт ингээд 82 жилийн мэдээлэл дээр тулгуурлаад ингээ харахад л энэний 30 нь 0-оос бага буюу алдагдaltaй ажилласан байна. 70% нь ойролцоогоор ашигтай ажилласан байна. За тэгвэл хамгийн ашигтай байсан жил гэх юм бол 1954, 1933, 31 оноос нь жоохон хойхон нь шүү дээ. Тэгэхээр эндээс яг юу хэлэх гээд байна гэхэлэр бид нэр хөрөнгөний зах зээл ерөөхдөө бол олох үедээ бол хөрөнгөний зах зээл дээр олж болдог. За бас алдах эрсдэл байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол зөвхөн хувьцаан дээр байдаг зүйл биш. Энэ бас одоо бонд ч гэдэг юм те бусад зүйлүүд дээр байдаг зүйл. Тэгэхээр энийг хэдүүлээ дараагийн сэдвэр одоо яаж энийг тооцдгийг, яаж тэгээ энэ дээрээ тулгуурлаад бид нар нөгөө дараагийн шийдвэрээ гаргахтаа хаардаг гэдэг ерөөхдөө хүргье гэж бодож төлөвлөж байна. За тэгээ баярлалаа цагаа. Эх 7 хоногийн даваа гарагт иргэд уулзъя.